Өнөөдөр бол өсвөрийн багийн төрлөөр явагдсан. Маргааш бол насан турш буюу мастер ангиллах маань хувийн болон багийн төрлөөр явагдана. За тэмцээн бол маш амжилттай үргэлжлэж байна. Энэ тэмцээний онцлог гэвэл өнгөрсөн жил тамирчид маань олон улсын тэмцээнд маш өндөр амжилт үзүүлээд тэр хэрээрээ хүүхдүүдийн чадвар болон зэрэг цолд нь агсан байгаа. Тэгээд түүнтэй тэрийгэ дагаад хүүхдүүдийн чадвар агсантай холбоотойгоор бусад өрсөлдөх тамирчид маань бас энэхүү тэмцээнээс маш их зүйлийг суралцсан, тусал солилцсон сайхан тэмцээн гэж харж байгаа. За басны нөгөө төгөөр бас хоёр улс аврагын шалралт тэмцээний нийлбэр дүнгээр бас автомашин төрүүлсэн багт маань өгж байгаа учраас маш өргөн бүрэлдэхүүнтэй клубүүд маань маш их ач холбогдол өгөөд тэмцээн өргөн цар хүрээтэй болж гэж харж байгаа. За миний хувьд бол 1997 оноос хойш ер нь яг энэ спортоор хичээлж эхэлсэн. За 2001 оноос хойш яг холбооны бүх үйл ажиллагаанд оролцож бас хүүхдүүдийг болон удирдлагын төвшөнд бас хамтдаа ажиллаж байгаа. Ямар ч тач одоо 30 бол ямар ч нэг 20 жилд бол байсан байна. За ямар ч манайх бол нэг 18 аймгийн нэг 10,000 орчим тамирчид байна гэдэг бид тийм судалгаа гаргасан. За идэвхтэй бол ямар ч 5-аас 5,000 орчим тамирчид идэвхтэй бол хамрагдаж байгаа. Мэдээж улсын авраг гэдэг утгаараа манайх зэрэг цолны хувьд зэрэглэл тогтоодог учраас бүх тамирчид бас орох боломжгүй байдаг. Өмнөх тэмцээнээс бас эрхээ авчиж ордог тийм том тэмцээн гэж харж байгаа. За холбооны зүгээс болон бусад клубүүдийн нэрэмжит тэмцээнүүд нийлээд жилдээ бид нар хамгийн багадаа 12 тэмцээн хийдэг. 12-оос нэг 15 тэмцээн. За дээр нь тухайн жилдээ бас олон улсын тэмцээнд 2-оос 3 тэмцээнд олон улсын тэмцээнд ордог нь өөрөө холбооны үйл ажиллагааны тэмцээн боловчдөг.